дараагийн хэсэг эхэлж байна. Дараагийн хэсэг бол synonym буюу ижил төстэй утгаар нь тухайн үгийг таах гэсэн хэсэг орж ирж байна. За энэ өгүүлбэр уншаад үзье. Many people with temporary jobs would prefer more permanent posts. За энэ маань яах вэ гэхээр за мэдээж энэ донд бол нэг мэдэхгүй байх хэрэгтэй тийм ээ. За энэ мэдэхгүй үгийг post гэдэг авъя. Post. За одоо синонимын ерөнхий синонимын аргаар таадаг ерөнхий аргачлал гэх юм бол энэ нэг юм уу хоёр өгүүлбэр дотор бид нар мэдээж мэдэхгүй явж байгаа. Тэгвэл тэр мэдэхгүй үгтэй адилхан утгатай, төстэй утгатай бас нэг үг явчихдаг. Тэр үгийг бол олох хэрэгтэй. За тэр үг бол мэдгч үг гэж болно, мэдэхгүй үг гэж болно. Тийм энэ аль нэг нь бол мэдэх, нөгөөх нь мэдэхгүй тийм үг байх хэвээр. За одоо тэгвэл энэ post гэдэг үгтэй төстэй утгатай үг энэ өгүүлбэр дотор байгаа бол бүгдээрээ харъя те. Ерөнхийдөө энэ бол өгүүлбэрийн утгаас л ер нь таагдана гэсэн санаа явж байгаа. За маш олон many people with temporary jobs. Temporary jobs гэдэг маань төр зургийн ажил гэсэн үг. Төр зургийн ажил. Temporary төр зургийн jobs ажил. Төр зургийн ажилтай маш олон хүмүүс would prefer more permanent posts. Буюу одоо permanent гэдэг нь байнгын гэсэн үг. А post гэдэг нь одоо бид нар мэдэхгүй болж таарч байна тийм үү? Байнгын постыг бол илүүд үзэж хүсдэгэ илүүд үздэг л гэсэн санаа. За одоо ингээд бүтнээр нэг яваад үзье. Төр зургийн ажилтай хүмүүс, маш олон хүмүүс байнгын постыг илүүд үздэг гэж байна. Тэгэхээр аль хоёр үг хоорондоо их төстэй юм шиг санагдаж байна. Аль хоёр үг хоорондоо төстэй юм шиг сонсогдож байна. Утгаараа тэгж аль нь гарахаар байна. Тэр бүгдээр харъя. Төр зургийн ажилтай хүмүүс байнгын посттэй болохыг хүсдэг. Тэгэхээр уртл бид нар энэ jobs гэдэг ажил гэдээ гарцсан ба шүү. Төр зургийн ажилтай хүмүүс байнгын post. Тэгэхээр энэ мэдээж энэ хоёр хоорондоо синоним болж таарах гэдэг шиг байна тий. Тэгэхээр төр зургийн ажилтай хүмүүс байнгын jobs буюу post ажилтай болохыг хүсдэг гэж. Тэгэхээр post-ыг бид нар jobs буюу ажил гэж ойлгож болох нь. Тийм ээ. За ингээд энийг бол синоним буюу тухайн нэг өгүүлбэрт төстэй утгатай үгнүүд хоорондоо явдаг. Тэр давуу чанарыг ашиглаад мэдгүй үг таах боломжтой байдаг тийм ээ. За дараач хэсгийг харъя. In some societies people do not move away from their native land and they stay near their kin for their whole lives. Гэсэн байна те. За юу гэж орчуулах вэ? Зарим газарт хүмүүс native land төрсөн газараасаа ерөөсө холддгүй, нүүдгүй гэсэн үг тийм ээ. Холддгүй, нүүдгүй. Тэгээд they stay near their kin for their. За мөн тэгээд тэд өөрсдийнхөө kin. За энэ кинийг мэдэхгүйгээр авъя. Энэ кинийхээ хажууд ойролцоол насаараа ингэж амьдрдаг юм аа гэж. За тэгвэл энэ кинийг мэдэхгүйгээр авсан юм чинь энэ кинтэй төстэй утгатай үг энэ өгүүлбэр дотор аль нь байгаа бол. За зарим газар хүмүүс төрсөн нутгаасаа холдож явдаггүй. Тэгээд тэд нар энэ кинийхээ ойролцоо байнга насаараа амьдардаг юм аа гэж. За тэгэхээр энэ кин гэдэг бол төрсөн нутаг буюу энэ native land-тай синоним буюу ижил төстэй утгатай гэж ерөөхдөө ойлгогдож байна тийм ээ. Энэ дээр бас нэг асуулт гарна. Яагаад заавал нэг өгүүлбэр төр ч юм уу энэ төстэй утгатай үгнүүд аваад байгаа юм бэ? Зүгээр энэ jobs гэдэг үгийг энэ post-ийн оронд оруулчих болдгүй юм уу те? Нэг бол энэ native land гэдэг үгийг кинийхээ оронд өөрөлдөх юм бол ингээд адилхан үг оруулчих болдгүй юм гэсэн асуулт гардаг. Тэгж бол болно л доо. Гэхдээ болохдоо тэр маань үг давтагдсан алдаанд орчиж. Одоо энэ jobs гэдэг үгийг олон удаа аваад байж болохгүй шүү дээ. Тэрний оронд тухайн үгийг дахиж давтахгүй тулд, тийм алдаа гаргахгүй тулд арай өөр үг гэхдээ төстэй утгатай үгээр ингэж орлуулж бичдэг тийм ээ. Тэрүүгээрээ ингэж бичлэлтэнд бол орж ирдэг. За тэгэхээр тэрийг бол бид нэр анхаарах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хүмүүс бол ингээд текст уншиж байгаа л мэдэхгүй гарч ирэхээр шууд толь бичиг рүү дайрдаг те. Нөгөө утсаараа толь бичгийг харах. Тэхээсээ илүү одоо бол за энэ өгүүлбэр дотор ийм шиг нэг байна. Энийг яаж харьцуулж болох вэ? Яаж эсрэг утгаар нь гаргах вэ? Ерөнхий утгаар нь гаргаж болох вэ? Нэг бол синоним буюу ижил төстэй утгатай үгнүүд нь байна уу? Жишээний аргаар тайлбарсан байна уу гэдгийг ерөнхийд нэг юм хараад
ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Тойл бичвэргөө шууд бол дайрж болохгүй. Энэ маань их муу зуршил үүсгэж байгаа тийм ээ. За ингээд дараагийн 9 сангийн хичээлээр үзье. За баярлалаа.